Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. Та бүхэнтэйгээ дахин нэг дугаараар уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр бид бас өөр нэгэн аимшигтай гэмт хэргийн тухай ярих гэж байна. Энэ нь зөвхөн нэг охины хувь заяа бос түүний гэр бүл, найз нөхөд бас охиныг таньдаг олон хүний сэтгэлийг эвдсэн түүх юм. Ханна Грахам 18 настай ирээдүйтэй охин. Гэвч тэр нэгэн харанхуй шөнийн дараа охин сургуу алга болов. Энэхүү түүх нь айдас, гомдол бас үнэн төрхийг бидэнд өгүүлнэ. Ханна Грахам бол гэр бүл, найз нөхөд, сургуулийнхаа хамт олонны дунд хайрлагцсан охин байлаа. Түүний инээмсэглэл, дулаан зан чанар нь хэн бүхний зүрх сэтгэлийг татдаг байв. Түүний ээж аав нь охиноо бусдад тусархуу, өрөвч зөөлөн сэтгэлтэй, үргэлж ойр орчныхондоо гэрэл гээгээ цацруулсан тийм л сайхан охин байсан гэж дурсдаг. За ингээд шин дугаар эхлэхээс өмнө манай сувгийн сонсогчдын нийт 77.8% буюу дийлэнх нь ерөөсөө subscribe дарахгүй үздэг юм байна. Тиймээс та хэрвээ subscribe дараагүй байвал яг одоо subscribe товчон дээр дараарай гэж би хүсмээр байна. За ингээд бүгдээрээ гол хэрэг рүүгээ орцгоё. Ханна Грахам 1996 онд Америк нэгдсэн улсын Виржиниа мужид төрсөн. Тэрээр гэр бүлтэй хамгийн дотн халамжтай охин байжээ. Түүний ээж аав хоёр үргэлж Ханнагийн ирээдүйдээ итгэлтэй хичээнгүй сэтгэлээрээ хүмүүст туслахыг хүсдэг байсан зан чанарт нь үнэхээр дуртай байлаа. Тэрээр Виржиниа их сургуульд элсэж өөрийнхөө ирээдүйдээ итгэлтэйгээр урагш тэмүүлж байв. Гэвч амьдралд ямар ч гэрэл гээгээтэй мөчөд харанхуй гинэт ирдэг гэдгийг хинч төсөөлөөгүй. Охины алга болсон тэр шөнө бол бүхэл бүтэн нэгэн гэр бүлийн ирээдүйн амьдрал мөн ирээдүйн гэрэлтэж байсан 18 настай охины гэрэлт ирээдүг үгүй хийсэн хамгийн аимшигт мөчүүдийн нэг байлаа. Ханнагийн эцэг их найз нөхд нь охиныг алга болсныг нь анх мэдсэн тэрэл шөнийн тухай бодохдоо одоо ч сэтгэл нүвддэг. Тэр орой Ханна найз нөхдөдөө уулзсан найт клабд бөөнөрөө орцгохоор болсон. Хэдэн цаг найт клабд бүжгэлснийхээ эцэст Ханна маш цогцсон байдалтай удамжаар гэрлүүгээ харихаар алхаж явлаа. Гэхдээ энэ мөчөөс хойш охины амьдралын цаашдын түүх тис өөр болсон юм. Хинт ч гай болохгүй гудамжинд алхаж явсан Ханна тэр нэгэн гаж тонтой хүний хараанд төртжээ. Түүний араас үл таних нэг хүн дагаж байдал айжмаар аимшигтайгаар хувирч эхэлсэн. Охины хамгийн сүүлчийн мөчүүдийг найт клабын ойролцоох Виржиниа мужийн камерууд бичсэн байдаг. Охины камерт хамгийн сүүлчийн удаа бичигдсэн мөч нь бол охин үл таних залуугийн гарт баригдаж явсан явдал. Олны дунд энгийн нэгэн залуугийн дүр төрхтэй хинч түүний гэмт хэрэгтэн гэж харахааргүй хуурамч дүрээр олны дунд нуугдсан гэмт хэрэгтэн яг тэр шөнө Ханнаг хүчээр авч явжээ. Тэр шөнө бол Ханнагийн гэр бүл, найз нөхөд, түүний эргэн тойрны бүх хүмүүсийн амьдралд хар бараан үйл болж удаан хугацааны турш сэтгэл санааг нь чилээсэн аимшигт шөнө байлаа. Тэр хүн Ханнаг хүчээр авч яваад ямар нэгэн нууцлаг хөндий газар тавиачсан. Энэ шөнө охин нь гэртээ эргэж ирэхгүй ээж аваагаа залгахад ямар нэг хариу өгөхгүй байсан болохоор охины аав ээж нь Ханнаг алга болсон талаар цагдаад мэдэгдлээ. Ханнагийн алга болсон тухай мэдэгдлийг авсан даруйдал цагдаа нар сайн дурынхан орон нутгийн иргэд гэх мэт маш олон хүмүүс нэгдэн асар том эрен хайх ажиллагаа явуулсан. Тэдний хинэн ч цаг хугацааг алдахыг хүсээгүй. Хайлт эхлэхдээ тэд хамгийн сүүлд Ханнагийн харагдсан гудамжны ойр орчмын бар клубүүдийг шалгаж эхэлсэн. Гудамж талбай бүр, төв талбайн гэрэл бүр, хажуугийн зам бүрийг нэг бүрчлэн ихталж тэр шөнө яг юу болсон талаар сэжвэрийг олох гэж хичээсэн юм. Охиныг хайх хайлт удаан үргэлжилсэн ч энэ хайгуулд оролцож байсан хүмүүсийн сэтгэл зүрхийг хамгийн их зовоосон нь тэр гэрэл гээгээтэй залуу охин хаа нэгтээ тусламж хүсэж байгаа мэт санагдсан явдал байлаа. Ханнагийн гэр бүл найз нөхд нь байн охин руу залхаж байсан нь охиныг уцаа аваад өөрийгөө эсэн минд амьд сэрүүн байгаа талаараа тэдэнд хэлэх юм шиг санагдчихсэнд оршсон. Цаг хугацаа өнгөрөх тусам хайлтын бүс өргөжж дорооны тусламж үнэрч нохтыг хүртэл оролцуулж эхэлжээ. Газар зүүн байрлал, цаг агаарын нөхцөл, хүмүүсийн мэдүүлэг гээд бүхий л баримтыг харгалзан үзэж эрен хайх ажиллагааг системтэйгээр явуулж байлаа. Гэхдээ охин олдохгүй хിവэрэл байна. Эцэстэн цагдаа нар нэгэн нууцлаг ой модноос Ханнагийн цогцыг олсон юм. Тэр мөчөд хайлтын багийнхан Ханнагийн гэр бүлийнхний сэтгэл зүрх өвдөж, ой гашууд автаж байсан ч охины цогцос олсон энэ мөч нь үнэн мөннийг илрүүлэлтийн эхлэл байсан. Эрен хайх ажиллагаа нь зөвхөн охины цогцыг олох төдийгүй хохирогч охины нэр төрийг сэргээх хэргийг илрүүлэх үндсэн ихний алхам байлаа. Энэ үйл явдал нь олон хүний амьдралыг хизээч мартагдчихгүйгээр өөрчилсөн юм. Охины цогцыг харахад л энэхүү аллах нь урдаас төлөвлөгдсөн охины хөнөөх зоригтой үйлдэл байсан нь илэрхий байсан. Тэр хүн охиныг бодвол бяр тэнхээ сайтай эр хүн гэдэг тийм өөрийнхөө хүчийг ашиглан амийг нь хөнөөх үйлдэлийг хурдан гүйцэтгэхийг ирмэлцсэн нь хинч харсан илэрхий байсан. Ханнагийн амийг хөнөөсөн тэр шөнийн аимшигт үйлдэл нь олон хүний сэтгэлийг хөндөж олон аргун хүн гүн эмгэнэлд хавцсан.
охины гэр бүл найз нөхөд хамт олон хизээч мартагдашгүй тэр аимшигт өдрийг санаж түүний төлөө шударга ёсыг эрэлхийлж тэмцсэн билээ. Алга болсон тэр мөчөөс хойш цаг хугацаа зогссон мэт. Харин мөрдөн байцаалт эхэлж үнэн хизээ нэгэн цагт ил болох нь тодорхой болж байлаа. Алга болсон өдрөөс хойш цагдаа нар өдөр шөнөгүй ажиллаж Ханнагийн мөрийг хөөжээ. Харин мөрдөгчд эцэст нь олсон нэгэн чухал баримт нь камерын бичлэг байлаа. Энэ бичлэг дээр Ханнагийн араас нэг эрэхтэй хид хідэн гудмын турш дагаж байсан нь харагдсан бүх зүйлийг өөрчилсөн юм. Тэр хүн нь Джесси Матью гэх залуу байсан. Джессийн зөвхөн нэг гэмт хэрэгтэн биш. Тэрээр өмнө нь өөр олон төрлийн хүнд гэмт хэрэгт холбогдож байсан. Мөн хид хид удаа цагдаагийн анхаарлыг татаж байсан ч ямар нэгэн том ял авч байгаагүй байжээ. Гэвч энэ удаа тэр үйлдсэн хэрэгээсээ болж маш хүнд олон жилийн ял үрэх нь ойлгомжтой болсон. Мөрдөн байцаалт явцад олон гэрчүүдийг дуудаж мэдүүлэх авч шинжээчдийн дүгнэлт бодит баримтууд гэх мэт олон баримтуудыг нэгтгэж Джесси Матюигийн аимшигт хэрэг нь нотлогдов. Түүний өмнө нь үлдсэн гэмт хэрэгүүд нь энэ удаагийн түүний үлдсэн гэмт хэрэгээс нь бага зэрэг ялгаатай. Тэрээр өмнө Ханнагаас гадна маш олон өөр эмэгтэйчүүдэд энэ удаагийн хшиг хүчингийн гэмт хэрэг үлддэг байсан цагдаагийн мөрдөн байцаалтын үед тодорхой болсон. Цагдаа нар энэ хэргийг шийдвэрлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж мөрдлөгөө шаргуу хийснээр 2015 оны 2 дугаар сарын 10-нд Джесси Матюиг Ханнаг хөнөөсөө хэрэгт болон хүний эрхийг зөрчсөн хэрэгт албан ёсоор буруутгах чадав. Энэ өдөр бол хохирогчдын гэр бүл, найз нөхөд бас олон хүн хүлээсэн хамгийн чухал өдрүүдийн нэг байсан. Тэдний удаан хүлээсэн шударга ёс нь биелэхэд маш ихээр ойртож байлаа. Гэвч хэргийн шат шатанд түүний гэр бүл болон олон нийтэд маш их сэтгэл зүйн дарамт хүнд цохилт ирсээр учир нь хэргийг нийтэд ил болгох олон хүн сонсохтой зэрэгцэн тэдний гэр бүл, найз нөхөд, ойр орчмынхын хүмүүст нь ирэх сэтгэл зүйн дарамт нь нэмэгддэгтэй холбоотой юм. Гэхдээ энэхүү мөрдөн байцаалт нь зөвхөн гэмт хэрэгтэн олж тогтоохтой биш, хохирогчдод шударга ёсыг тогтоох дахин тийм зүйл битгий давтагдаасаа гэсэн хүсэл эрмэлзэл байдг нь илэрхий. 2016 оны 3 дугаар сарын 2-нд Джесси Матью өөрийн гин буруугаа хүлээн зөвшөөрч Ханна Грахам болон Морган Харрингтон гэх хоёр эмэгтэй амь насыг хөнөөсөн гэдгээ хүлээсэн юм. Энэ нь хохирогчдын гэр бүлд багч гисэн сэтгэлийн тайвшрал авчирсан ч тэд одоо хүртэл маш хүнд үеийг туулж байгаа гэдэгт нь эргэлзээгүй. Охины гэр бүл нь хуульчид шүүгчдэд өргөдөл гаргаж Джесси Матюд дахин хизээч суллагдахааргүй насан туршийн хорих ял оноохыг шаардаж байлаа. Ингэснээр түүний гэмт хэргийн хор уршиг хохирогчдын гэр бүлийн шаналлыг дахин сэргээхгүй байхаар шийдвэр гаргасан. За ингэж явсаар Джесси Матюг 1-р зэргийн хүн амны хэрэг, хүн барьж авах, хүчирхийлэх зорилгоор барьцаалах гих үндслээр бүх насаар нь хорих ял оноолоо. Мөрдөн байцаагчид прокуророо түүнд цаазаар авах шийтгэл оноохыг хүссэн ч хохирогчдын гэр бүл үүнийг нь хүсээгүй. Ягд гэвэл Джесси Матюг зүгээр нэг өнгөрөхгүйгээр үлдсэн амьдралдаа хийсэн хэрэгээ бодож шаналж амьдраасаа гэдэг тийм зүйлийг хүсэж байсан. Энэхүү шүүх хурлын үеэр Матью маш тайван, бага ярьж сэтгэл хөдлөхгүй мэт байсан ч эцэст нь өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан хохирогчдын гэр бүлээс уучлалтгүйсэн. Тэрээр би маш их харамсаж байна гэдэг үгийг хэлсэн нь тэнд байсан хүмүүсийн сэтгэлийг хөдлөсөн. Шүүхийн танхимд болсон явдал бүр нь охины ард үлдсэн гэр бүлийнхэн найз нөхдийн зүрх сэтгэлийг шархлуулж тэдний зовлон дахин нэг удаа сэргээсэн аимшигт мөч байлаа. Гэсэн ч энэхүү шүүхийн шийдвэр нь олон хүний хувьд шударга ёсны хүлээлтийг нь хангаж аюул талуурчны дахин гарах боломжийг нь үгүй болгосон гайхамшигтай мөч байсан гэж хэлж болно. За ингээд энэ удаагийн дугаар маань үүгээр төгсөж байна. Та бүхэнд манай сувгийн бичлэгүүд таалагддаг бол лайк болон сабскрайб дарж манай сувгийг дэмжээрэй. За ингээд дараагийнхаа дугаараар уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.